Энэ цацрагийг гол оптик энэ чинь толны гол оптик тэмлэг гэж хэлнэ энийг. Тэгэхээр энэ бол гол оптик тэмлэгтэй параллел цацраг толон дээр тусаад дахиад энэ чинь юу ингэсэн яг хавтгаагаа гэсэн үг шүү дээ. Энэ мөрий чинь маш жижиг хавтгаанууд гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр яг энэ зэг дээр ингээд нормалаа буулгачихж байгаа гэсэн үг. Тэгээд энд энийг хоёр хуваачглаад ойсон ба туссан өнцгöd байна гэсэн үг. Тэгэхээр гол оптик тэмлэгтэй параллел цацраг толон дээр туслаа. Тэр нь яах вэ? Туссан цацраг нь фокусын цэгийг эдгээр чинь ингээд уг нь цөөрчдөг шүү дээ. За. Одоо нэг л цацраг авах шин. Гол оптик тэмлэгтэй параллел цацраг толон дээр тусаад толны фокусын цэгийг дайрлаа. За, хоёрдугаарх нь ингэж яваад толны фокусын цэгийг дайрсан цацраг гол оптик тэмлэгтэйгээ параллел байлаа. Тэгэхээр энэ хоёр харилцан эсрэг цацрагууд байх нь. За, гуравдугаар цацраг нь толны оптик төвийг дайрсан цацраг руу 2 эпиг дайрсан цацраг энэ толон дээр ихч тусаад буцаж ойд. За, дөрөвдүгээр цацраг энэ хар өнгө явж байна. Толны орой руу ирсэн цацраг за бусдыг нь хаачаа. Дөрөвдүгээр цацраг энэ хаана энэ хар цацраг гол оптик тэмлэгтэй тэг шимэр. За эдгээр бүгд авах биш огцолцох ёстой. Энэ гэтэл энийх сонио огцолж өгөхгүй. Тэгэхээр энийн таарах юм. Эдгээр бүгд нэг цэгт огцолцсон шүү. Одоо биеийг талент ойртуулад хоёрчилсан фокус дээр авчирлаа. Тэгэхээр нөгөө бүх цацрагууд байна. Ганцхан нөө толны төвийг дайрсан цацраг. За ингэсэн энэ их сонин энэ нэг юу яаж ирээд их юм бэ? Яг тэр нь тэгээд орхичих. За ингээ хоёрчилсан фокус дээр ирсэн чинь нөгөө дүрс нь хаашаа алга болсон юм чинь. За энэ. За хоёрчилсан фокус дээр ирэхлээрээ нөгөө өөртөөгөө тэнцвүү дүрс үүсдэг. Тэгэхээр энэ ягаан цацраг дээшээ явахгүй ш. Энэ яалтчгүй дээшээ явчихад байгаа үз. Энэ яг энэ гол оптик тэмлэгтэй параллелаар ингэж ирнэ шүү. Ачи зурцсан уу? Ингэсэн ч байсан тэр нь далиж гэнэ үү? Ааха, одоо зөв болж байна. Тэ? Цацрагаар нэрлэн штэ нэгдэх нь удаан цацраг чинь. Үгүй баг болчих юм шүү. Тий, одоо ер нь одоо бол гоё болчихсон юм. Энэ бол гол оптик тэмлэгтэй параллел цацраг. Талан дээр тусаад фокусын цэгийг дайрна. Энэ ягаан бол фокусын цэгийг дайраад гол оптик тэмлэгтэй параллел. Ногоон ч нөгөө оптик төвийг дайрсан цацраг 2 эптер учраас тэр ирэхгүй болчихж байгаа биз. За. Тэгээд энэ бор цацраг чинь толны туйлыг дайрсан энийг толны туйл гэдэг. Толны туйлыг дайрсан цацраг гол оптик тэмлэгтэй параллел. За одоо ингээд энэ дүрсээ хоёлоо юу яа. Энэ хараа толны фокусын томьёо бажт фокустай тэгээд энэ А эштрэг гэж чинь дүрсийг олох гэдэг. Дүрс нь энэ толноос 7.6 см байсан байна. Энэ А-гийн оронд 7.6. Фокус маань өөрөө 3.8 см юм байна. Энэ хоорондох цай. Тэгээд энийг өсгөлт гэдэг. Дүрс толноос дүрс хүртэлх зайг бид нар энийг Б-гээр тэмдэглэсэн. Толноос B хүртэлх зайд харьцуулсан харьцаа
нэгтэй тэнцүү. Тэгэхээр энэ өөртөө тэнцүү дүрс гарсан. За энийг би чамд төрөө хоёлоо ийм үзсэн шүү дээ. 2F-с гадна талд үзсэн. 2F-с гадна талд үзэхээр энэ хараа нөгөө толноос дүрс хүртэлх заагаа биеэс дүрс хүртэлх зай таарчулсан чинь энэ нэг бүхлээс баг болоод нөгөө багассан гэсэн дүрс гарсан шүү дээ. Одоо болохоор энэ чи яг нөгөө эптэрэ байгаа учраас ойсон цацрагуудын огтлцол дээр учраас бас ямар дүрс үүсэх юм? Мон бодит дүрс үүс. За. Энэ гүдгэр биш хүнхэр толд 5 өөр дүрс үүсдэгээр их ажиллагаатай. Та нарчгүй гэхээр нэг фокус ба 2 фокусын дунд аваачна. За тэгэхээр дунд гэсэн учраас заавал энэ хоёрын гол байх албагүй. Энэ модтол байна. Тэгтээ ингээд толноосоо холдохлоор дүрс багасаад тол руугаа ойртох тусам дүрс яагаад вэ? Ихсэж байгааз. Энэ орчинд үзчихье. За одоо нөгөө ногоон цацраг нэмээд гараад ирсэн шүү. Ногоон чинь. Ногоо юу юм гэхлээр энэ толныхоо оптик төвийг дайрсан цацраг сая энэ дээр бол байхгүйсэн шүү ногоо. Тийм байгааз. Толны туйл дээр байхад байхгүйсэн. За хоёлоо энэ орчим руу очирч. Нэгдүгээр цацраг гол оптик тэмдэгтэй параллел цацраг толны тусаад фокусын цэгийг дайрна. Хоёрдугаар цацраг толны фокусын цэгийг дайрсан цацраг гол оптик тэмдэгтэй параллелээр энэ их болчихлоор ингэж гажаад идэх юм байна энэ бол бас. Яг энэ хүний ороогоос авсан цацрагд яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүний яг энэ огтлцын ороо дээр байх ёстой. Тэгэхээр бас нэг жоохон бас бодитор болж өгөхгүй байгаа. Тэгээ энэ толны туйлыг дайрсан цацраг нөгөө энд ихц тусч байгаа гэсэн үг шүү. За одоо эндээс ингээд 6.8 биеэс тол хүртэлхтэй 6.8 см толны фокус хэвээрэл байгаа даа шүү дээ, тийм ээ. Дүрсэл биеэс 8.6 см-тэй холдож үүссэн. За энэ өсгөлтийг харьцуулсан чинь нэгээс их гарсан. Тэгэхээр өссөн урвуу тэгээд бодит дүрс. Эсвэл байхгүй юм. Хамгийн эхлээд энд багассан дүрс үүссэн тий. Тэгснэ өөртөө тэнцүү үүссэн. Сая болохоор ямар дүрс үүсв? Бие өндөр дүрсийн өндөр илүү байсан шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээрээс ганцхан энд өөрчлөв. Өссөн урвуу одоо биеийг фокусын цэг дээр авчирч үзэн. Биеийг фокусын цэг дээр авчир. За одоо энэ дээр юу болж байна? Нөө бүх цацрагууд байгаа тий. Ойсон цацрагууд яаж байна гэсэн чинь? Огтлцох юм байна уу? Байна. Ахаа огтлцсон. Энэ юу нэг огтлцсон. Болохоос одоо энэ гурав огтлцохгүй байгаас тэгээд энэ дүрс нь орж ирэхгүй байгаас. Батанти. Энэ ч нөө Б битэрийн дүрс. Толноос дүрс хүртэх зай. Толноос дүрс хүртэх зай маань хязгааргүй болчиход байна шүү дээ. Өсгөл бас сөрөг хязгааргүй болчиход. Энэ Y-штрих чинь бас хязгааргүй болчиход байна. Тэгэхээр энд дүрс үүсэхгүй нэ. За
тэгэхээр би толны фокус дээр байрлахыг дүрс үүсэхгүй. За толны фокусын дотор энэ давчилдаа. Одоо энийг ингэж байрлуулахгүй болохгүй. Би маань хайцсан. За юу болж байна одоо? Өшөө. Аа? Өнөөдөр 2 цаг гарах үлээ. Хавид гол энэ гол автогдсон шүү дээ. Тэгээд талан дээр туслаа ойгол фокусын цэгийг Оо бахадаа тэрийг харж морж штэ. ойлоо. Тэг доор error гээд тэдэн нэг 0.172-ын тэгээд байгааз тэр нэг алдаа юм байна. Тэр үе алдаатай. Одоо энэ дандаа нөө ойсон цацрагаа үргэлжлүүлээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь тал дүрс хоёр талтай байгаас талны хоёр талд би хоёр. Тэгэхээр одоо энэ хуурмаг дүрс үүсэж явчихж шүү дээ. Нэг Тий. Бүх юм шал өөрөөр эргэжиж байгаа үстэй. О багшаа. Ми дуу хасамж байна шүү дээ.